програм руу нэвтэрч орсны дараа хамгийн түрүүнд хийгдэх ёстой хэдэн зүйлсийг хэлж өгье. За програмаа үүсгэсэн бол хамгийн түрүүнд бид нэр тохиргоо хэсэгт зайлшгүй хийх ёстой хэдэн мэдээллүүд байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нэр өөрсдийнхөө эмнэлгийн нэрийг солих хэрэгтэй. Өөрсдийнхөө эмнэлгийн нэрээр солин за тэгээ эмнэлгийнхаа логог оруулах хэрэгтэй болно. За Facebook пэйжийн холболт бол ерөнхийдөө энэ өөрсдийнхөө Facebook аккаунтаар нэвтэрж ороод өөрсдийнхөө удирддаг нөгөө эмнэлгийн Facebook пэйж гэж байгаа. Тэр пэйжээ холбоодох юм бол нөгөө манай AI-та туслах маань таны пэйж дээрээс нөгөө таны өмнөөс үйлчлүүлэгчид цаг захиалга авах байдаг юм уу эсвэл хаяг байршил сул цагуудын талаарх мэдээллийг өгөөд авах боломжтой болно. За энд хэрвээ салбартаа бол салбарын мэдээллүүдээ бас бид нар заавал зөв оруулах ёстой. Салбарын мэдээллүүдэд зөв оруулж ажиллах цагийн хуваар болон амралтын өдрөө ялгаж өгснөөр эргээд нөгөө онлайн цаг захиалга болон нөгөө Facebook чатаар дамжуулан цаг захиалга авах үед манай хиймэл оюун ухаан туслах маань энэ мэдээллүүдийг чинь үндэслээд танаа цагийн хуваар болон хаяг байршлын мэдээлэлч гэдэг юм уу тэр болгоныг чинь илүү тодорхой өгөх болно. Ерөнхий тохиргоон доторх хамгийн ихний мэдээллүүдийн хувьд эдгээр мэдээллийг та нар заавал хийж өгөх ёстой болно. За мөн та бүхэн системийнхаа өөрсдийн идэвхтэй хэрэглэгчийн тоо болон сервер дээрх нийт файлын хэмжээ болон ашиглалтын хугацаа чинь хэдэн өдөр үлдсэн байгаа зэргийг системийн тохиргоо хэсгээс харах боломжтой байна. Мөн түүнчлэн манай програмын 2.0 хувилбар маань түгээмэл ашиглагдах боломжтой үйлдэлүүд боломжуудыг бид нар тусад нь гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр хүн болгон заавал нөгөө бүгдийг нь ашиглах гэдэг шаардлагагүй хэрэгтэй эмнэлгүүд өөрсдөө аль хэсгүүдийг авч ашиглах вэ гэдгийг бид нарт хэлээд захиалга өгчих юм бол эндээс одоо чинь хиймэл оюун ухаан туслах байдаг юм уу, маягтууд гэдэг юм уу, баримт холбох гэх мэттэй ийм үйлдэлүүдийг тусад нь ингээд тодорхой хэмжээний мөнгөнд дүнгуудээр сард ашиглаад явах боломжтой болно. За төлбөрийн хэсэгт маань юу байх вэ гэхлээр нөгөө манаа дээр төлбөр төлөлтөнд хэрэглэгдэх төлбөрийн аргуудаа та бүхэн энэгээр оруулж өгнө. За тэгээ хөнгөлөлт бүртгэгдэх хэсэгт оруулна. Хөнгөлөлт маань бол хоёр янзаар байдаг. Хуучин програм дээр хоёр янзаар байсан. Яг тэр хэвээр байгаа. Нийт бүхэлд нь хамарсан хөнгөлөлт буюу хугацааны завсарт одоо жишээ нь энэ сарыг дуустал манай нөгөө шүдний ломбнууд 30% хямдрлаач гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар хөнгөлөлтүүдэд оруулаад өгөх юм бол програм өөрөө тэр эмчилгээнүүдийг орж ирээд хийгдэх үед нь автоматар хөнгөлөлтийг нь тооцоо төлбөр тооцоон дээр гаргаад өгнө. За эрхийн тохиргоо маань өмнөх хувилбарыг бол илүү хэрэглэгч талдаа боломжтой болгож өгсөн байгаа. За систем дээр өөрд нь бол админ, энгийн эмчид өгөх эрх, ресепшн, нягтланд өгөх, сувилагчид эрүүл ахуйчид өгөх эрх мэт гэсэн иймэрхүү эрхүүд байж байгаа. Энгийн эмчид өгөх эрхийг одоо жишээ нь та бүхэнд харуулъя л да. Бид нар энгийн эмчтэр боломжуудыг нь илүү нарийн болгоод өгсөн байгаа. Тэгэхээр эмч маань өөрөө эмчилгээнийхаа жагсаалтыг харах уу, үгүй юу, устгаж чадах уу? За өөр үеийн эмчийн онш руу оролж, эмчийн оншин дээр хийх үү? Эмч өөрөө захиалга харах, захиалга өөрөө оруулах ч гэдэг юм уу те. Хуучин програм дээр бол нөгөө тогтмол байгаад байсан мэдээллүүдийг та бүхэнд ингээд ялгаатаагаар хийж өгч болно гэсэн. Энгийн эмчийн эрхээс гадна онлайн харагдах эмчийн эрх гээд энгийн эмчийн эрхтэй адилхан эрх үүсгээд тэр эрхэн дээр маань юу нэмэгдэх вэ гэхэлэр энгийн эмчийн эрхнээс тусдаа нэг үйлдэл орж ирэх нь бол нөгөө онлайн эмчийн нэрийг харуулах гэсэн үйлдэл байгаа. Тэр үйлдэлийг бид нар оруулаад өгөх боломжтой байх. За дараачийн тохиргоон дээр эмчлүүлэгчийн ангилал байгаа. Эмчлүүлэгчдийн ангиллалын хувьд бол бид нар өмнө нь хэрэгэлдэг байсан хуулийнхаа байнгын үйлчлүүлэгч гэдэг юм уу, хэтэрхий өндөр шаардлагатай ч гэдэг юм уу, төрөл бүрийн нөгөө ангиллалаа үүсгэх боломжтой байна. За маягтын удирдлага гэдэг энэ хоёр манай шинэ хувилбар дээр нэмэгдэж орж ирсэн зүйл байгаа. Маягтын удирдлага маань ерөнхийдөө юу байх ёстой вэ гэхээр бид эмнэлгүүдийн нөгөө зөвшөөрлийн хуудас, таны мэдүүлэх хуудас зэрэг хуудасуудыг заавал цаасаар гэхгүй энэ файлаар авах боломжтой болгосон байна. Тэгэхээр энд та ерөнхийдөө мастер датаны темплейтүүдээ оруулж өгнө гэсэн. За одоо мис заслын өмнөх хуудас чинь ямар маягттай байх юм. Тэгээд эдгээр түлхүүр үгнүүдийг та нар оруулж өгснөөр тухайн өвчтөн дээр маягтыг нь үүсгэх үед автоматар програм тухайн хүний мэдээллүүдийг ийшээгээ оруулах боломжтой байх нь. За мессеж тохиргоо бол мэдээж нөгөө мессеж явуулах боломжтой гэдэг юм уу, эрхээ авсан байгууллагуудын хувьд ашиглах боломжтой байх нь байна. За онлайн захиалга манай дээр нээлттэй. Онлайн захиалга бол хуудас нь бол илүү загварлаг болоод цаг захиалга маань илүү аятайхан болсон байгаа. Эмчилгээ хэсэг гэдэг байгаа. Тохиргооны эмчилгээ хэсэг бол хамгийн чухал юм байгаа.
Эмчилгээ хэсгийг та нар заавал эхний удаад оруулж өгнө мастер дата болгож эмчийн онш гэдэг байгаа. Эмчийн онш маань бид нар нөгөө олон улсын 10 дугаар стандартын онш гэдэг бүх оншнуудыг эндээ оруулаад өгсөн. Дотроо дид онштойгоо явж байгаа энэ оншнууд маань эмчилгээ хэсэгт бас бид тодорхой нэг эмчилгээнүүдийг оруулаад өгсөн байгаа. Та нарт илүү хэрэг болох үүднэ болов гэж бодоод. За тэгэхээр ийм оруулсан байгаа энэ мастер датаны эмчилгээнүүдийг та нар энэ чигээр нь ашиглаад явж болно. Хэрвээ энэ чигээр нь ашиглана гэх юм бол хамгийн гол зүйл маань энэ эмчилгээнийхаа үнийг бид нар оруулж өгөх хэрэгтэй байгаа. Бид нар тухайн эмнэлгүүдийн үнийг мэдэхгүй болохоор бүх мастер датаны эмчилгээнүүд маань автоматар 0 дүнтэй байгаа. Тэгэхээр та бүхэн энэ эмчилгээнүүдийн үнийн дүнг оруулж өгснөөр дараагийн удаа үйлчлүүлэгчдэр эмчилгээ бичээд оруулах үед автоматар энэ үнийн дүнгууд нь гарч ирэх юм байна шүү. За мэдээж захиалгын онш хэсэгт бид нар нөгөө үндсэн харилцагч юу гэж орж ирдэг вүлээ шүдэ ахуулах гэсэн үү, эсвэл ломбдуулах гэсэн үү, эсвэл одоо юу гэдэг давтан үзлэгч гэдэг юм уу, иймэрхүү нөгөө тухайн үйлчлүүлэгчийн өөрийнх нь хэлж орж ирж байгаа оншнуудыг оруулаад өгч чинь. Ингэж оруулснаар бид нар нөгөө онлайн цаг захиалга дээр тухайн үйлчлүүлэгч маань ч гэсэн яг ямар төрлийн үйлчилгээ авах гэж орж ирсэн бэ гэдэг мэдээлэлээ өөрөө сонгоод цаашаа явах боломжтой болж байгаамаа. За ерөнхийдөө тохиргоо эсхийг та бүхэн танилцуулахад ийм байна. Баярлалаа.